бид энэ хэсэгтээ болохоор та бүхэнд бас ээлжид туршилтаа танилцуулахад бэлэн болсон байна. Тэгээд бид яах вэ гэхээр ер нь бол 7 дугаар ангийн сурагчтайгаа хамтраад өнөөдөр бас физик химийн туршилтаа танилцуулж байгаа. Тэгээд өмнөх хэсгээрээ болохоор манай 7 дугаар ангийн сурагч болох Энхүүлэн болон Төгөлдөр нар маань маш амжилттай бас туршилтаа хийж танилцуулсан. За тэгээ одоо үргэлжлүүлээд бид 7 дугаар ангийн сурагч болох Мөнх Гэрэл Тэмүүжин нартаа үргэлжлүүлээд туршилтаа хийж танилцуулах болно. Өглөөний юм сайхан амарцгаав. Сайхан амарлаа. Маш их баярлалаа. За тэгээд хинээс нэхлэх үү? Надаас эхэлнэ. За тийм. Гэхдээ нэг зүйл хэрэгтэй юм шиг байна тий. Юу хэрэгтэй? Жинлүү хэрэгтэй. Жинлүү. Түрүүний ашиглаж байсан жинлүү болох уу? Болно. За бид үлээ өдрий. За. Маш хурдан байгаас тий. За мэ. За ямар туршилт хийх вэ? Би болохоор усны өргөх хүчийг тодорхойлох буюу ус маань дотор байгаа биесээ дээшээ өргөдөг гэдгийг батлах туршилт юм. За. Би болохоор дууны дэлгүүр буюу дууны шууд хийж чадах юм уу? Дуу аваа буюу дууны дэлгүүр механик дэлгүүр болохыг батлах туршилт юм. Тэгээд ийм жижиг ийм өсгөгч аваад ирсэн юм тий. За тэгвэл их сонирхолтой бас дуутай холбоотой туршилт байх юм. Та хоёр хичээлсэн. Өнөөдөр яасан өглөө чөлөө авчихсан уу? Гүйсэн. Тий. Та нэг юм уу? Тий. Тэгээ яагаад зөрөөд. Нэг нь аваагүй нөгөөт нь жилээ авсан гэдэг идэх юм. Жилээ авсан юм шүү дээ. Асаас. За тэгвэл манай хоёр мань туунахгүй туршлаа хийж танилцуулах болно. За тэгээд одоо эн чинь бас ингээд хичээл нэлээд ачаал ихтэй байгаа юу? Гайгүй байгаа юу? Одоо 2 сар. За цагаан сараар нэг хэд хоног амрах бах тий. Тэгээд уцаж орж ирэл ер нь бол төгсөх шатн ингээд нэлээд орж байгаа учраас нэлээд ачаал ихтэй байх л гэж бодож байна тий. Ер нь хичээл хэр их байна? Гайгүй. Гэрийн даалгавар гэх юм. Гэрийн даалгавар ер нь арай бага байгаа. Өмнөх жилүүдэд. Өмнөх жилүүдэд бодвол тий. Өглөө ирц ирэхний хойж байна. Өглөө ирц ирэхэд гайгүй. Өнөөдөр өглөөс ирэхэд зүгээр. Бүр өмнөх өдрөөсөө бүр одоо өмнө ингээл хичээлтэй үедс ирэхдээ өнөөдөр нэвтрүүлэгт орох ирэх хоёр ялгаатай байв уу? Ялгаатай. Одоо орох юм чи амар тогтлоос ирчихлээ. Тогтлоос ирж байна. Тий. Тэндээс ижилхэн. Яг ижилхэн зэ. За ингээд догдол дүүр манай хоёр дүү маань ингээд та бүхэндээ зөрүүлээд маш гоё сонирхолтой туршилтаа хийж эхлэхэд бэлэн болсон байна. Хамсаа эхлэе. Тэхүү. За Мөнх Гэрлээс эхлэе. За миний туршилтын маань хэрэглэгдэн болохоор динамометр, чулуу, ус тосох аяг, болон жинлүүр, цортой дүүрэн устай цортой сав хэрэг болно. Тийм ээ тий. За одоо яах вэ? Одоо чулууга динамометртэй холбоод нэг уцаар холбогдсон байгаа юм тий. Тийм. За динамометрийн маань зууттай тал нь грамм буюу массыг харин хажууд нь талд нь дээрээ N үстэй нэгт буюу хүчийг заадаг. За тэгээд чулуу маань болохоор 108 ньютон хүчтэй буюу 180 грамтай. Одоо үнийгээ бүгдээрээ ус руугаа хийгээд алхуурхнаар хийгээд одоо заалтаа сайж эхлэе. Нэг лүү ороод ирлээ шүү дээ. За усны шээ гарч байгаа нь Усны шээ гарч байгаа энэ хөндрүүлээд тэгээд тийм төрж гарч байгаа. Тийм ээ тий. За зүгээр ана хараад өгье. За нэг дээр үрээд ирлээ. Нэг дээр агаарт тийм агаарт үсгэд 170 байсан. Харин ус руу хийсний дараа 100 г болсон маань гэдэг маань ус маань чулууг 70 грамаар буюу 7 ньютон хүчээр дэшээ өргөсөг гэсэн. Тийм бэ. Тийм. За авцаагаад гараад ирэнгүүт за үндсэн хэмжээ нь бол гараад ирлээ шүү дээ тий. Тэгсэн. За тэгэнгүүт одоо энд гарч ирсэн юуг нь хэмжиж гинөө? Тийм. Энд гарч ирсэн ус нь болохоор 63 грамм биш үү? Тийм. Яг энэ бол яг наривчлалтай үзэж байгаа. Харин манай динамометр болохоор зуутаар болохоор наривчлал нь арай бага байгаа. Тийм бай. Гэхдээ ер нь бол сая өргөсөн тэр ус нь ингээд энэ чиг гараад ирлээ шүү дээ тий. За. Тун сонирхолтой. За тэгэхээр өнөөдрийн хамгийн ихний туршилтаа манай Мөнх Гэрэл маань амжилттай. Одоо үргэлжлүүлээд Тэмүүжин бэлэн үү? Билээ. Яах хэлцгий. За туршилтанд хэрэг болох зүйлс бол чанга эрэгч, хувцар цав, хүнсний дас тэгээ утас хэрэг болно. За утас наа. Энд энэ. Гарцуу. За ойлголоо. Эхлэе. За одоо чанга эрэгчийг хэвтүүлж аваад хувцар цаваа дээр нь тавиад давсаа хийн. За зүгээр бидний хоол хүнсэн дэгэлдэг давс. Тийм зүгээр л давс. Баг хэмжээгээр хийгээд одоо гоё хөгжимтэй байх ч юм. Хөгжимтэй байна.
Чи өөрийнхөө дуртай дүү тавих гэж байна. Үгүй аль болох нэг чанга дуу. За тэгвэл өнөөдөр ярин ямар дуу сонгосон юм болоо? Дуу нь болохоор ямар ч дуу механик дуу гэдгийг батлахын тулд pop хөгжим, rock хөгжим, Монгол ардын дуу тэгээд сонгодог хөгжим гэдэг дөрвөн төрлийн өөр хөгжим байгаа. Тэгээ тэр дөрвөлн ингэ дээлж тавьж үзэх юм байна тий. За эхлээд нь ямар юм? Одоо даасан ингээд механик чичирч хэлж байгаа. Яг магстай. За яасан гинэ? Одоо сайн рок дууд явсан чинь шууд ингээд давснууд нь бүжиглээд эхэллээ шүү дээ. тий. Дуун механик хөдөлгөөн учраас давснууд ингэж хөдөлж ингэж чичирж байгаа. Тэгээ хүчтэй юм рок дуу учраас тий. Одоо арай жоохон зөөлөлж үзэх чинь. Одоо зөөллүүлэхээр жижигэн чичирээд чангалаад тусан улам дээшээ ингэж одоо бүр ингээ өсрээд ард бүр өсрээд тахна шүү дээ давснууд нь тий. Одоо ямар дуу тавих юм? одоо сонгодог гэж юм. За. Сая тэмүүж өөр ямар зөч үү тий. Мөхөл сая зочсон. Гэтэ сая хамгийн амар зочсон. Тэмүүж өөр ах тий. Шилтэй хийжсэн. Гинэгээ зөчлээсэн. Сая болж үг. Сая нөгөө аюутаа холбогдсон байсан болохоор шууд өргөжлөө явчихсан. Шууд дууссан чинь ингээ өргөжлөө явчих. тэгээ шууд өргөжлөө. Сая сонгодог ингээд хөгжөнд байсан чинь арай жоох юм зөөл хөдөлж шүү дээ давснууд нь. За тэгэнгүүт одоо ахаад Pop хөгжим. Монгол pop. Сайн. За явуул дээ. За шууд сонсч. За автын дуу яваад ирлээ тий. Ингээд дуусчаа. Ингээд одоо давснууд нь ингээд механик хөдөлгөөнөөр чанга болох тусам ингээд өсөрч дээшлээд зөөлөрт тусам нарийнсад тусам ингээд чичирээд доор ингээд чичирээд байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд тэр одоо жишгийг нь болохоор би давсан дээр илүү бодтойгоор ингээд харж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо механик хөдөлгөөнөөр ингээд бодтоор харах боломжтой гэдэг. Ер нь том юм чанга хэрэгчийн хажууд зогсохоор бүр амар гэдэг тий чихлүү. Бүр ингээд зоригод байгаа ингээ мэдрэгдээд идэг шүү дээ тий. За тэгэхээр тэрийг бид нэр ингээ жижиг ингээ хөгжмөр ингээ хэрэглээд туршаад үзчихлээ. Тэгэхээр дуу хөгжим болгоны өөр өөрсдийнх нь ингээ төрөл жанраас шалтгаалаад харилцаа идэлгүй байх гэсэн үг тий. За маш баярлалаа. Тун сонирхолтой хоёр төвшлиг маань хоёр дүмэн ингээ ийхүү танилцууллаа. Хоёр маань нэр мэржлээ сонгосон уу? Арай сонгож хэмжээг ба. За тэгэхээр ер нь төсөөлөл байгаа юм. Одоо нэг иймэрхүү мэржил ер нь илүү таалагдж байгаа даа гэдэг ч юм. Баг. За тэмүүж Сэтгэл зүйч. Сэтгэл зүйч юу? Оо ямар сонирхолтой мэржил үү тий. Хүнтэй тэгвэл их ярилцах нэ. Тий. Чанд юуны илүү их таалагдсан юм? Өмнөөс тэгж хүүхдүүдтэй ярилцаж хүүхдүүдийг нь ингээд янз бүр ойлгож байсан болохоор хүүхдүүд тэгээд гайг ингээд сайжирж байсан удаа байдаг болохоор чанд үл илүү гоё тийм урам өгсөн юм тий. Урам өгөөд тэрийг сонгох юм уу? Ер нь тэр энэ мэрэгчлээ сонгох юм уу гэж. Үл хүмүүж ер нь хүн туслах дуртай юм тий. Гоё мэдрэмж ер нь хүн туслах их гоё мэдрэмж авдаг шүү дээ тий. За мөх гэрлээ. Би болохоор яг байгалийн ухааны чиглэлээр явд юм уу гэж бодож байгаа. Тийм. Гэхдээ одоо ер нь ихтэй ингээд нөгөө нэг юу яаж хувьсаж болно л доо. Цаг хугацаа байгаа юм чинь. Тийм. Яг нэрийн бас сонгоог байгаа гэсэн. Тийм байна. Гэхдээ би зөвлөх гээд байгаа санаа нь юу вэ гэх юм бол та хэдэд ийм цаг хугацаа байгаа юм чинь. Одоо эртнээс ингээд гоё судлаад явжсэн зүгээр шүү дээ тий. За ер нь энэ мэрэгжил илүү зохиомжтой юм. Энэ мэрэгжлийг би эзэмшихийн тулд ямар чиглэлээр сурах хэрэгтэй юм гэдэг юм бол тий. Тэгээд дээрэс нь ямар чиглэлийн хичээлүүдэд илүү сайн байх хэрэгтэй юм болоо гэдэг тий. Тэгээд одоо юу гэдгийг ээшийнхээ шалгалтыг өгөхдөө та ингээд бүх зүйлүүд нь тодорхой болсон тий. Тэр шалгалтаа өгөхөд илүү амар байх болов уу гэж бодож байна. За тэгээ хоёр дүүдээ маш баярлалаа. Сурлага хөдөлмөрийн амжилт хүсье. За. Баярлалаа. Баярлалаа.